Төгсч байгаа сурагчид ашигтай өөрийн хэлэн мэдээ. Өөрөөр хэлбэл 2024-2025 оны хичээлийн жилийн багийн сурагчдын эдмийн мөнгө тооны баярын үндэс хайхад бид байна. Дайны баян нэг түшингийн орчин сурагчтай хамгийн ангийн хамт хоолндээ хамгаалалттай өргөцөө. Ceremony for the graduating students of the 2024-2025 academic year is now ready to begin. We now invite the school administration to the stage to present the awards.
어여 고자이마스. 야, 이 돈 주고선 이 무슨지 서로분들 나오는데 어떤 먹어서 보셔야 되면 어떤 타와 지지 유튜브 바이디 나.
цэнхэрсэн хурууны минхээ үсгдийн төвтөртэйгэн гоцордоо тохон сэнэрсэн дурамт хувцас мен тооныхоо хүрттэйгэн арахгүй зүлцээ сүлчин болсон ч хичээлийн дараа ангара жахан дүнсэж сүдэрт хаврын өдрөө энсэн дондан бит нэзмэстэй нартасан гэрэлт самбармэ юусэн сарын тэгэн мөнхөрдөө намайг сургасан багш нар мен юродын харцтайгаа үнсээ хоцродоо сүлчин болсон ч хичээлийн дараа ангара жахан дүнсэж сүдэрт хаврын өдрөө ансан дондан бид нэрмэстэй анхны харин гигэн цагталдэмэ тогдох үнэн тэгэн сэтгэл дүлзээ ангийн саруултай хмасан ангийн ханаас нартаган гармааргүй байх ёо сүлчин болсон ч хичээлийн дараа ангара жахан дүнсэж сүдэрт хаврын өдрөө ансан дондан бид нэзмэстэй сүлчин болсон ч хичээлийн дараа ангара жахан дүнсэж сүдэрт хаврын өдрөө ансан дондан бид bit net mestan анги хут мен тозиг тадаш анги машмен дахязимдеш анги октодмен ахын гинэмсидээ Таравсан дээр мангаг нэмээд хэд гарч ирсэн бэлээ хөлтүүдээ? 4 гарч ирсэн дээ. 4-ийн тоо чи юутай тэнцвүүлээ? Оо энэ хүүхэд хардаа тэнцүү гүзээлзэн гэж зурцсан биш. Мундаг байна уу? Яста мундаг хүүхдээ. 2 дахь 8 гарч 8-ыг яа зурчаа. За. Энэ ингээд 5 гэсэн чи бий болгочих жоохгүй. Энэ ямар тоо юм бэ? Гэхдээ 5 гэсэн байсан чи бий болгочих. За, найзынхаа дэвтэр дээр сараас ч болохгүй шүү. Оо миний. Хоёдоо энийгээ дараа нь гэртээ засаж ирээ шүү. Заа ёо. Зөндөө хэлсэн. Зөндөө хэлсэн үү? Тий. Гэсэн чи үг авахгүй нь уу? Тий. Хүү ээ. Энэ ямар жимс юм бэ? Энэ юу юм бэ?
4-ийн тоо. Дөрвийн тоо энэ тэгвэл юу юм? Энэ үү? Тийм. Энэ бас 4-ийн тоо. Хоёулаа 4-ийн тоо юм уу? Тийм. За эхэнд нь юу вэ? Оо та нар ч аав үсгээ мэдтiin юм уу? Яасан мундаг юм бэ? Оо бичсэн байна. Бэлтгэл бүлэгтээ явж исэн юм уу? За харин мундаг хүүхдээ наа. За сургуульд орох ямар байна хүүхдүүд ээ? Гоё нөө за. Ээж аваа санаад байна уу? Гоё байсан. Юу? Гоё байлаа. Юу? Хамтдаа суралцахад тий. Тэгээ ер нь их гайгүй л байлаа да. Чин сэтгэлээс. Чин сэтгэл. Тэгээд 20 жилийн дараа хэдүүлээ уулзах баха. Тэгэхэд бүгдээрээ нэг амжилттай явж байгаад бүгдээрээ яг энэ бүрэлдэхүүнээрээ амьд мэнд уулзцгаая. Баярлалаа. За дараагийнх нь гээ. Бүгдэнд нь 12 жилээ төгсөж яваад нь баяр хүргэе. Тэгээд надтай 4 жил найзлсанд баярлалаа. Тэгээд бүгдэнд нь наад жаргал эрүүлийн их сайхан сайхныг хүсье. Сайн байцгаана уу. Тэгээд бүгдэнд нь баярын мэнд хүргье. Тэгээд сайхан гэр бүлийн үлгэр жишээ гэвэл та нар минь юм шүү. Тэгээд үргэлж тусалж дэмжилж найз гэдэг юмны сайхныг харуулж чадсан та нартай маш их баярлалаа. 9 сар эхэлснээс хойш одоо хүртэл өнгөрөөсөн бүхэл цаг хугацаа миний маш нандин байсан. Тэгээд энэ жил маш олон зүйлийг ухаарсан жил байна. Тэгээд бүхэл цаг хугацааг надтай хамт ингээд өнгөрүүлээд дурсамж хамтдаа бүтээсэн ангийнхандаа баярлалаа. Тэгээд олон жилийн дараа бүрэлдэхүүнээрээ бүрэн уулзъя. 4 жилийн хамтдаа ардаа үлдсэн ангийнхаа найзтай баярлалаа. Бүгдээрээ мундаг шүү. Ээжт нь амжилт хүсье. Нааг сонгоорой. Хайртай шүү. Баярлалаа. Би энэ сургуульд 9-р ангиас хойш 4 жил сарсан байна. Тэгээд энэ 4 жил маш хурдан өнгөрлөө. Тэгээд яагаад хурдан өнгөрсөн бэ гэвэл жаргалтай байгаар хүний угаас цаг хугацаа маш хурдан явдаг. Тийм болохоор ер нь маш хурдан өнгөрлөө. Тэгээд ер нь миний хамгийн сайхан үе бол би 10 жилээ гэж ирээдүйд дурсан. Тэгээ ирээдүйд ямар ч сайхан дурсан ч өөнөөс нь илүү давж чадахгүй гэдэг би хэлж чадна одоо. Тэгээд бүгдд нь хайртай шүү. Бүгдэнд нь ирээдүйд одоо амжилт зорилготой хүрч сайхан амьдраасаа гэж хүсэж байна. Тэгээд ямар ч өвчин зовлон, саад бэрхшээл, таарсан ч гэсэн та нар ингээд бити ингээд цуцаарай. Тэгээд ирээдүйд нь амжилт хүсье. Үргэлж халуун дотноор өвтөж авдаг гэр бүлээс минь өөрсдөө анги хамт олондоо баярлалаа. Ирээдүйд бүтээх олон амжилт ололтод нь томоос том амжилт хүсье. Анги хамт олно гэсэн халуун сэтгэл уур амьсгалаа хизээчд ялдаарай. Миний сурагч насанд хамгийн гоё найз нөхөрлийг харуулж чадсан ангийнхандаа үнэн сэтгэлээ тусалж чаддаг та нартай баярлалаа. Тэгээд олон жилийн дараа уулзахдаа бүгдээрээ өөрөөгөө олсон аз жаргалтай байгаасаа гэж хүсэж байна. Миний хамгийн дурсамжтай үе бол өдөр болгон та нартай инээлдэж өдөр болгон та нарыг харж өдөр болгон энийгээ инээлэгдэг. Тэр л өдрүүд хамгийн дурсамжтай өдрүүд байдаг. Бүгдэнд нь хайртай шүү. Аз жаргал амжилт хүсье. За бүгдэнд нь баяр хүргэе. Өөртөө ч гэсэн бас баяр хүргээрэй. Тэгээд одоо яг 9 сараас өнөөдрийн хүртэл бол биднэрт маш олон зүйлүүд тохиолдож байсан тийм ээ. Бид нар бүгдээрээ уйлж исэн, баярлж исэн, гомдож исэн, ууралж исэн ч юм уу те. Гэтэл тэр бүх зүйлүүдийг бүгдээрээ даваад өнөөдөр энд байж гинэ гэдэг чинь миний хувьд бол хамгийн гоё зүйл байгаа даа байхгүй. Тэгээд одоо ингээд би угаасаа нэг юм ярьдгүй л те. Тэг ингээд юм ярьж үзээгүй хүмүүсээс зөндөл байгаа л та угаасаа. Би авдат юм ярьж үзээгүй те. Ер нь бол тийм байхгүй. Миндэд ч гэсэн нэг юм ярьж үзэж байгаагүй. Гэхдээ тэглээгээд би та нараас хүндий гэсэн үг биш шүү гэдгийг хэлэх гэсэн. Би яг та нарт бүгдэнд чинь хайртай, ярьж байгаагүй ч гэсэн хайртай, цаашид ч гэсэн хайртай л байгаад байна. Тэгээд одоо амжилт хүсье. Та нар бол үнэхээр гоё хүүхдүүд, миний амьдралд гарч ирсэн үнэхээр гоё хүүхдүүд шүү. Бүгдээрээ чи ч гэсэн. За баярлалаа. Тэгээд за баярлалаа. За надаа ингээд энэ ангийнхантай өнгөрсөн ингээд дурсамж мөч бүхэн ингээд миний амьдралын хамгийн том хамгийн юм гэгээлэг аюу гоё өнгөрсөн. Тэгээд дахиад цаана ингээд
ийм хүүхдүүдтэй зөв нэг ингэж байж чадахгүй гэхээр ингээ айгу гүнхтэй байгаа ч хэрнээ. Ингээд амжилттай 12 дугаар ингэ төгсөж байгаа. Тэгвэл бүгдэнд нь баяр хүргье. Тэгээд бүгдэнд нь хайртай шүү. За би ийм газар 12 жил байлаа. 12 ийм газар сургууль 12 жил байлаа. Хүмүүс орч мэдлээ. Та бүхэн цаашдаа ажил юмсдын гэрүүл өгч цаашдаа илүү гоё дурсамж бүтээ. За, ангийнхандаа баяр хүргэе. Юм ичлээ одоо 20 жилийн дараа хэдүүлээ үзэх бах. Тэгээд 20 жилийн хэдүүлэнд нь би юм захиж хэлье. Би энэ сургуульд орж ирээ жил хагас болсон ч гэсэн ингээд гэр үр шиг нам хүлээжсэнд баярлалаа. Тэгээ өөр юм болохоор хэдэн хүүхдүүд найзуудтай захичээ. Ийм мөх гэрэл идэртэй 20 жилийн дараа гоё урлагийн замаараа амжилт осон яваасай гэж хүсэж байна. Тэгээд хонгороодоо бас мундаг юмч болоорой. 20 жилийн дараа үзэнгүүт тэр одоо амжилтандаа өрснөгөө хэдүүлээ харцгаая. Тэгээ бусд нь ч гэсэн ер нь ирээдүйн мэрэгжил гэрүүлэн ч гэсэн амжилт хүсье. Хайртай шүү. Одоо хугацааг хамт өнгөрүүллээ. Тэгээд сайхан дурсамжтай өнгөрлөө. Баярлаа. Хамт олондоо. За. За хэдүүлээ ингээ 10 жилээ төгсөж байна. Дахиж ингэж ангидаа бөөнөрөө ингэ суух боломж олдохгүй хэдүүлэнд нь. Тэгээ өдий хүртэл их олон дурсамж бүтээсэн. Хизээж мартагдахааргүй дурсамжууд бүтээсэн би тэд. Цаашдаа ч гэсэндээ би бинтгээ холбоотой байж та нар минь нэг ангийнхан нэг анги шиг ингэ байж чаддаг, найзууд шиг найзууд байж чаддаг шүү. Ангийнхандаа хайртай шүү. Та нартай маш их баярлалаа. Амар сайн найз байсан. Та нарт ирээдүйд хүссэн мэрэгжил болон хүссэн зүйлээ шин хүрж сайн амьдраасаа гэж хүсье. Баярлалаа та нарт. За бүх хүүхдүүдтэй баярлалаа. Дээрэнд нь маш их баярлалаа. Нэг юм бэлдсэн. Тэр нь юу вэ гэхээр багш нь хичээл ордог багш нарт нь хэлж агаад манай хүүхдүүдэд хандаж захиа бичээд өгөөч гэсэн. Тэгээд одоо хэрэг айгу багш нь жоохон хоёр шувуу холдоод нэсгэд уйлах гэдэг болж хичээл яг ингээд үг хэлэхээр яг уйлах гэдэг юм л да ихтэй гайгахаа. За жигүүрээ дэлгээд үүрэн орхин нисэх шувуудын адил амьдралын их талаад хөл тавих гэж би хөсөл тэмүүллэр дүүрэн эрхэм хүндэж шав нартаа мөнгөн хонхны баярын мэндийг хүргэе. Амьдралдаа хийх сонголт бүхэн нь зөв байж хүнлэг эрдэн боловсрлоор биеэ жимсэн Монгол улсын чадварлаг иргэн болж төлөвшнө гэдэгт та нартаа итгэж байна. Эхний хичээлийн өдөр зориг мөрөөдлийнхөө талаар ярилцсан нь өчигдөрхөн мэд санаанд тод. Та бүхнийхээ аяны дөрөг сэтгэл хэмээх цагаан сүгээр мэлай. Өндөр тэнгэрт гялалзах хот мэт мөнхөд гэрэлтэж явахыг чин сэтгэлээсээ өрөөе. Япон хэлний багш Цэнхэ гэсэн байна. За дараагийнх нь Эрдмийн их баярын өдрийн мэндийг хүргэе. Та бүхэн минь энэ өдөр баярлахын сацуу ирээдүйд өөрсдийнхөө хүссэн мэрэгжил салбартаа бусдаагаа манлайлан төрлөх сургуулийнхаа нэрийг өндөр түргэж яваарай. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг өөрсдийнхөө өнгөлөг гэгээлэг ертөнцийг илүү тодоор өнгөлөөрэй. Та нартаа мөнгөн хонхны баярын мэнд хүргье. Нимка огшоос нь гэсэн байна. За дараагийнх нь шав нартаа битсэн захиа гэдэг энэ их гоё захиа. Хинээс гэж бодож байна. За. Шав нартаа битсэн захиа. Улаанбаатар хот 2025 оны 5 сарын 16. Пицгийн багш. Амьдрал бол пицгийн хуйлууч шиг тодорхой биш байж мэднэ. Гэхдээ та бүхэн альваад шалтгаан, үр дагаврын холбоо байдгийг ойлгож сурсан. Энэ ойлголтоо амьдралд хэрэгжилж чадвал хизээж төөрөхгүй. Хүндийн хүчний эсрэг сансрын хөлөг хөөрдөг шиг сорил бэрхшээлийг сүрж байж амжилтанд хүрдэг юм шүү. Пицк бол зүгээр нэг хичээл биш. Сэтгэн бодох, эргэлзэх, нэгтлэх, шийдвэр гаргах арга ухаан юм. Энэ ухааныг насан туршдаа хадгалж яваарай. Хурд ба хүч биш, чиглэл чухал. Зөв зорилго, зөв чиглэл рүү зоригтой урагшилж байгаарай. Туршилт хийгээд буруу гарвал дахин давтаад зөвийг нь олох боломжтой. Амьдралч бас адилхан алдаа гаргах нь аимшиг биш, харин алдаанаасаа суралцах нь чухал. Та нарын мэдлэг,
Сэтгэлгээний үр жимс бол зөвхөн шалгалтын оноо биш харин амьдралын сорилттой нүүр тулах ухаан юм. Сургууль аяндаа багц дүрэн яваарай. Физикийн багш Цэрэн Гомд гэсэн байна. За дараагийн дахиад нэг захиа байна. За одоо энийг хинээс гэж бодчих. Нэг багш нь тусгайлан гууж зүйлсэн захиа байна. Эрхэм хайрт 12 төгсөгчдөө. Юуны өмнө алтан шавнартаа энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэн нэгэн чухал үе шатыг ардаа үдэж амьдралынхаа дараагийн хуудсыг эхлүүлж байна. Сургууль гэдэг бол зөвхөн мэдлэгийн биш бас хүмүүжил, нөхөрлөл юм байна гэдгийг маш сайн ойлгосон байх гэж бодож сунаа. Багш нь үргэлж та гэдэгт хатуу ширүүн хандж байсан бол та бүхнээсээ уучлалт хүсье. Та нарын гарт одоо сонголт, боломж гэд амьдралын жинхэнэ сорилт эхэлж байна. Зарим үед сонгосон зам чинь шудраг биш, зарим үед гэрэл гэгээтэй мэт сайхан байхч юунд ч битгээсэн ч хамтраарай. Учир нь амьдрал өөрөө хатуу зөөлөн байдаг юм шүү. Ирээдүйд хаанч юу ч хийж явсан үргэлж өөртөө үнэнч байж их орон гэр бүл уудан Монгол сургуулаа бахархалтайгаар төлөөж яваарай. Мөн 2 анги нийлээд асуудал баггүй гарах болов гэж найдаж байлаа. Гэтэл эрхэм хүндэт алтан цэцэг багштай өнөөдрийн хүртэл ямар ч асуудалгүй нэг хамт олон болгон авч яваад чин сэтгэлээсээ баярлаа. Та бүхнийг гүнээ хүндэтгсэн биеийн тамирын багш энэ пүрэв даваа гэсэн байна. За эдгээр багш нараас нь захиа иржээ. Октод үүдээс сарж үйлж уруу татах юм. Одоо тэгээд багш нь бол сэтгэлийнхаа үгийг зөндөл хэлчихсэн шүү дээ, тэ. Одоо яг хэлээд ойлгох гэдэг болохоор багш нь дараа нь хэлье да, тийм ээ. Тийм маргааш нөгөөдөр хэдүүлээ. Аяллаар явахтаа хэлье да. Яг л ойлгох гэдэг. Харин бодог болно шүү дээ. За хэдүүлээ нэг хүнийг өгтөж авцгаая. Багш нээлттэй хичээл дээр урьжсэн. За тэгээд өнөөдөр Эрдэнийн баяр, Хонхны баяраа хийж байгаа бүх шавь нартаа халуун баяр хүргье. За тэгээд бас их догтлолтын байна, бас адилхан хөөрөөд сандраад стадийг хараад их бахархаж суулаа. Ямар мундаг төлөвшөж байгаа юм, ямар мундаг хамт олон болж байгаа юм. Тэнд хараа зогсож яхад үнэхээр бахархал төрж суулаа багш нь. Тэгээд ирээдүйд та бүхэн минь бие биендээ дэмтэй, нэгэндээ хайртай уудан Монгол сургуулийн төгсөгч гэдгээрээ бахархаж яваарай. Тэгээд энэ зүйл бол та бүхний амьдрал дахиж хизээж давтагдахгүй. Та нар насан туршдаа өхөн өгтлээ уудан Монгол сургуулийн 12-ын ангийн төгссөн нэг найз нөхөд хамт олон гэж одоо ингээд хүн өгтлээ явдаг учраас миний өгтүүд нэг нэгийгээ маш сайн хайрлаж багш сургууль хүмүүжүүлэгч нараа маш сайн дотроо бодож хэрвээ амьдралд ямар нэгэн хатуу зүйл, шантрах зүйл гарч ирэх юм бол энэ сургуулийн альч багшаас ирээд тусламж гуйсан бүгд дуртай та бүхэндээ тослоо шүү. Тэгээд хүүхдүүдийнхаа ирээдүйд аз жаргалт нь, амьдралд нь эрүүлэн аз жаргал, амжилт бүхний дээдийг хүсье. Тэгээд өнөөдрийн багштай барьсан гинти билег маш их баярлалаа. Би бүр төсөөлсөнгөө тэмүүлэн тэгээд над руу багшаа зураг явуулаач гэдэг хэрэг би бас бодож исэн юм а. Манайд ямар ч зураг өгөх нь гэж бодсон. Гэхдээ би арай тэгж өгнө гэж бодсонгүй өстэй. Яах очроо холохгүй тэгээд айгу нулимс сунаад айгу хэцүү байд юм бэлээ бас. Энэ одоо та нар бол миний хамгийн анхны ангид дааж авсан хүүхдүүд, хамгийн анхны төгсгөж байгаа миний шавнар. Тийм ч учраас багсан цагталтаа миний алтан шавнар шүү гэж бичсэн. Тэгээд бүх сайхан хүүхдүүдтэй эрүүлэн хамгийн сайн сайхныг хүсье. За. Тэгээд алтан цэцэг өгчтэй бас маш их баярлалаа. Би бас 2 ангид нийлэхэд нь бас жоохон өмнөх ангиудын туршлагыг бас харж исэн. Ер нь жоохон 2 тийш хавагдаж гүйцэх гэдэг харагддаг. Манай алтан цэцэг өгч бол хүүхдүүдэд маш сайн нийлүүлж, маш гоё зангидж хэнийг нь ч энэ хөрвдөө огш ангиас ирсэн шүү. Энэ миний ангид байсан шүү гэж ялгаж харчихгүй байна. Өнөөдрийг хүртэл ийм гоё хамт олон болгоод ийм бие биендээ хайртай, бие биенээ гэсэн сэтгэлтэй болгосон
танд маш их баярлалаа. Тэгээд таашгаа бас та бүхэн минь хайрлж, хүндэлж, үргэлж бодож яваарай. Тэгээд бас яг тулгамдаа хэлж чаддгүй байна. За баярлалаа. За бүгдэнд нь баярлалаа. Өнөөдрийн нээлттэй хичээл ингээд өгөр өндөрлж байна. Энийгээ багштаа авч яваад багш нь хамгийн артлын хуудсанд ингээд хурууны дардсаараа хийх цэцэг мод хийсэн байгаа аахгүй юу. Тэгэхээр та нар нэг нэгнийхээ юун дээр зурган дээр ингээд хурууныхаа хээг дараад нэрээ бичээд ингээд өөрсдөө ингэсэн цэцгээ, өөрсдөө ингэсэн амьдралынхаа модыг бүтээгээд хадгалаарай. За. Ангийн октодмэн ахин гинэмсэдэж арудал хавартаа хайртай ангийн гүгүдмэн озиг танаас ангийн башмэн дахиад зэмдэж ангийн октодмэн ахин гинэмсэдэж арудал хавартаа Одоо ингээд хөвгүүд бүр үнэхээр бүр амар түшигтэй, тулгатай тийм байдаг шүү миний хүүхдүүд. Ирээдүйд ч гэсэн энэ ноён нуруугаа алдлаггүй айл гэрийн ноён нуруу ээж аавынхаа түшиг тулгуур байгаарай. Бид нэр анхудаа л амьдарч байна. Бид нэр аль нь зөв аль нь буруу мэдэхгүй шүү дээ. Гэхдээ алдсан бол алдаанаасаа ухаарад амьдралынхаа жолоог бити миний хүүхдүүд тавиарай. Үргэлж жолоогоо чанга гатаад урагшаа тэмүүлж яваарай. Охтууд байна. Амьдрал яаж явах, арга гэр ямар байх эмэгтэй хүнээс их шалтгаалдаг. Эмэгтэйчүүд зөв байж зөв чиглүүлж чадах юм бол та нарт хийж чадахгүй зүйл гэж байхгүй. Ирээдүйд гэр бүл болох юм бол нөхрөөр нь хаягилж орж, эхнэрээр нь хаягилж гарддаг гэж хэлдэг. Тэгэхээр миний хүүхдүүд бүгд сайн хань байгаарай. Ирээдүйд бүгд сайн хүүхдүүд байгаарай. Ээж аавынхаа, найз нөхдийнхөө бүгд түшиг тулгуур нь байгаарай шилмээр байна багш.